Жил болгон өөр урайтайгаар дэлхийн усны өдрийг тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил мөнгө цас, мөсөн гол, мөсдлийн хамгаалал гэдэг утгатайгаар энэ юуг дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа. Гадаргын ус, газрын доорх ус хоёр гэж нэг шал хоёр өөр юм шиг ойлгоод, борооны ус, голын ус хоёр холбоогүй юм шиг ойлгоод байдаг. Гэтэл бүхэл бүтэн хүн төрлөختөн бид бүхэл бүтэн цогц систем дотор амьдарч байгаа учраас борооны усыг шаарлах хэрэгтэй, голынхоо усыг шаарлах хэрэгтэй, гүний усаа шаарлах хэрэгтэй. Хүн төрлөختөн гэдэг бодгал энэ ертөнцийн дээр үлдэх үү юу гэдгийг шийдэх асуудал устай холбоотойгоор бий болчиход байна. Тийм болохоор тэр хугацааг нэг ч гэсэн минутаар, нэг ч гэсэн секундээр, нэг ч гэсэн жилээр хойшлуулахын тулд одооноос эхлээд хайрлж хамгаалж явах ёстой гэсэн ийм санаагаар гүнээсээ хайрлаа гэдэг энэ аян зарлагдаа 4 дахь жилдээ явж байна. Өнөөдөр бидний хэрэгжилж байгаа хэмжээний усыг ирээдүйд бид нар үр хүүхдүүдэд үлдээхгүй нэ. Өнөөдөр бид нар хоногт 130-аас 250 литр усыг хэрэгжилж. За гүнээсээ хайрлын аяныг газрын доорх усны талаар үнэн зөв мэдээллийг одоо олон нийтэд түгээх ач холбогдлын сурталчлах. За мөн газрын доорх усыг одоо хайрлан хамгаалдаг. За энэ одоо газрын доорх усыг одоо ирж нээж олддог энэ гидрогеологч гэдэг энэ мэргэжлийг нийгэм сурталчлах ийм зорилгоор гүнээсээ хайрлын аяныг оюутлаг компани одоо 2022 онд анх санаачлан ингээд нийтдээ 4 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ аянд маань бол Монгол Улсын засгийн хэрэгжүүлэгч агентлаг усны газар, за гал бөөш долоод байгаа савгазын захиргаа, за мөн дээрээс нь шинжилгээ ухааны технологийн сургуулийн геолог уул урган сургууль, геолог гидрогеологийн салбар сургууль, за мөн Монголын гидрогеолог геологчдын холбоо гэдэг энэ байгууллагуудтай хамтран ингээд зохион байгуулж байна. За энэ жилийн үед бид нар гүнээсээ хайрлын аяны хүрээнд усны шилдэг шийдэл шалгуулах 2025 оны шалгуулалтаа аль бие усаар эхэлж байгаа. За тэгээд энэ одоо шалгуулалтанд маань за усны салбарт ажилладаг мэрэгжилтэнгүүд, за энэ байгууллагууд, за иргэд та бүхнийг одоо оролцохыг бол урьж байна. Алдаанд оролцох одоо сонирхолтой иргэн аж ахуйн нэгж байгууллага, шилдэг судлаачид судалгааны багуудыг бүтээлээ нээлттэй ирүүлэхийг урьж байна. Шүдэ угаахтаа ч усаа оруулах, дээврийнхээ усыг чурамтлуулах, сум болгоно нууртай болъё, хайлж байгаа засыг тогтоон барья л гэж байна. Хайлсан засыг тогтоон барьсан түүх байныг үл Монгол улсад байна. Тэр нь гэгэн нуур. Отхон тэнгэр хайрхны хайлж байгаа засыг бид нар завхан голоор дамжуулаад гэгэн нуур дээр тогтоон барьж авч чадсан. Өөрөөр хэлбэл гэгэн нуур байгаа цагт завхан гол ширэхгүй гэсэн. Тэгвэл яг ийм байдлаар туул гол дээрээч, хэрлэн гол дээрээч, эгийн гол дээрээч, орхон гол дээрээч, ховд гол дээрээч хийх боломжтой гэж байна шүү. 2050 он хүртэл хайл дууснаа гэдэг маань Алтай нурууны хойд талд ховд гол, урд талд булган гол мөнх цас хайлж дуус хүртэл үерлэн гэсэн үг. Мөнх цас хайлаад дууссаны дараа ширэгнэ гэсэн үг. Хэрвээ ховд гол ширгэх юм бол хар ус нуур, тэгээд чон арайхын голоор дамжаад хар нуур, тэгээд хоолойн голоор дамжаад дөргөн нуур ширгэх аюултай буюу их нууруудын хотгор дээр экологийн суурил бий болох аюултай болж байна л гэсэн үг. Тэгэхээр энэний эсрэг бид юу хийх вэ гэдгийг л бодох цаг. Мэдээж 2050 он маань 2060 болж магадгүй 2045 болж магадгүй. Тэгэхээр бид хүн болгон энд анхаарал хандуулж ирээдүйн хойчтой уух усыг нь үлдээхийн төлөө усаа хэмнээ хайрлая гэж яриад байгаа.